Ерөнхийдөө улс орны хэмжээнд ч тэр манай Баянзүрх дүүргийн хэмжээнд ч тэр бага насны хүүхдийн хогшсон бэлгийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг бол тасралтгүй нэмэгдээд байгаа. Тийм. Тэгээд би ерөнхийдөө 3-4 жилийн өмнөөс яаж одоо үр дүнтэй урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар маш их судалгаа хийж, уншиж, хүмүүстэй ярилцаж, асууж ингэж явж исэн. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зөвлөмж байдаг юм билээ улс орнуудад өгсөн. Тэр нь болохоор хүүхдэд бага наснд нь биеийнх нь эмзэг хэсгийг нь таниул, тэрэнд хинч халдах эрхгүй гэдгийг одоо мэдлэгийг өгөө. Гадны халдлага хүчирхийлэл гэж ийм байдаг. Тэрийг эвгүй тааламжгүй мэдрэмж ирсэн бол заавалчгүй ихтгэлтэй насанд хүрэгчдээс тусламж авч бай гэдэг мэдлэгийг улс орон болгон өөрийнхөө орны онцлог тэр өв уламжлал зам байдал тохируулан энэ мэдлэгийг хүүхдүүдэд өгөх ёстой гэдэг юм зөвлөмж байт юм билээ. Яг нь Монголд бол энэ ажил хийгддэггүй биш, хийгдэж байгаа. Гэхдээ яг хүртээмжтэй юу гэвэл бас хүртээмжтэй байж чаддгүй мэлээ. Тэгээд энэ 100 Өмнөд Африкийн багшийн нэг бичлэг дэлхийн дахинд одоо TikTok-оор ингээд маш их хандлт авсан. Тэгээд дуугаар болон биеийн хөдөлгөөнөөр дамжуулж хүүхдэд мэдлэг олох нь маш үр дүнтэй юм байна гэдэг санааг аваад тэгээд энэ бие хэлнэ гэд дууг зохиохоор дууг бүтээж хүүхдүүдэд таниулж энэ замаар хүүхдэд мэдлэг өгөх нь зөв юм байна гэж одоо анх шийдсэн байгаа. Эхлээд яг нөгөө шууд гадны дууг орчуулад аян дээр нь ингээд өгье гэсэн чи болохгүйсэн. Тэгээд яагаад тэгэхээр нөгөө дуу англи хэл дээрх дуу өөрөө private part, my private part гэдэг нэртэй дуу байхгүй. Тэгэхээр хувийн хэсэг гэд монголчууд уулаад харч хин ч ойлгохгүй шүү дээ. Тэгээд цааш нэр дуу бүтээх нь зөв юм байна гэд Монгол Улсын гавьяат багш хүүхдийн элч хөгжмийн зохиолч Батбол багштай холбогдоод бид хоёр хамтарч ажиллаад үгээр цааш нэр зохиож бичээд тэгээд шинэ дуу бүтээхээр шийдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ дууга бүх цэцэрлэгүүдээр бэлгийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд бие хэлнэ гэд аян одоо цэцэрлэг болон хүүхд харах үйлчилгээнд ингээ явж эхэлсэн. За тэгээд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа сургууль цэцэрлэгүүд, олон улс төрийн бас байгууллагууд хүртэл ингээ сайн дураараа нэгдсэн манай энд. За контент үйлдвэрлэдэг өөрөө контент бичдэг инфлюенсерүүд хүртэл сайн дураараа энэ аянд нэгдэж маш их одоо хандлтыг авч ингээд нөгөө хүрсэн үнийхээ тоог ингээд тоолоод үзэхээр 5 сая гарсан байна гэдэг хандлт авсан байна гэдэг ийм үр дүнтэй байгаа. За тэгээд бид нар аянаа эхлэхээс өмнө хүүхдийн мэдлэгийг үнэлсэн юм аа. Тэгээд 7 асуулттай үнэлгээний аргачлалаар хүүхдүүд ер нь манай Монголын хүүхдүүд тийм ээ ер нь биеийн хувийн хэсгээ мэддэг юм уу, хөгжиж болохгүй хэсгээ мэддэг юм уу, хөгжүүл яах вэ гэдэг мэдлэг байна уу гэд үнэлээд үзэхэд ерөнхийдөө 40% та үнэлэгдсэн байхгүй энэ мэдлэг 40% та байна. За энэ дууг ингээд ангийнхан багш нь заагаад ярилцаад хичээл ороод тэгээд дахин дуулаад ингээд 7 хоногийн дараа дахиад яг ингээд аянаа дуусгаад төгсгөлт нь яг адилхан асуултаар үнэлэхэд 81% болж нэмэгдсэн. Хүүхдийн ойлголт хандлага мэдлэг 81% болж нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол маш том үр дүн. Хүүхдийн мэдлэгийг 40 40%-аар нэмж байна гэсэн үг юм дөө. Би 2 охинтой, манай охин одоо 12 дугаар анги. Бага нь одоо 10 настай. Тэгээд танаа ээж чинь дуг зохиосон юм уу гэд ингээд ангийнхан тэгдэг гэсэн асуудаг гэсэн. Тэгээд ээжээр аяг бахархдаг гэж бас хэлжсэн. Тэгээ таны дууг ингээд анги болгонд дуулаад бичлэг хийгээд л ш та мэдсэн үү гэд ингээд яадаг. Би тэгээд бас өөрийнхөө хувьд яг энэ одоо санаачилгаараа энэ ажлыг хийсэндээ маш их баяртай байгаа. Маш олон хүүхд эрсдлээс хамгаалах мэдлэгтэй болсон гэж итгэлтэй байгаа ер нь бол. Ерөөсөө энэ дуу гараад 7 хоног бас 9 сараас хойш би өнөөдрийг хүртэл байнгын магтаал урамшуул дунд ингээд явж гин. Өнөөдөр хүртэл манай хилцээний тайлангийн хурал болоод сая тэрэн дээр манай мэрэгчлэтнүүд манай алга ташиж ингэж үр дүн манай хилцээний ажил үндэсний хэмжээнд хүнд илэрсэн 5 сая гэдэг тоотой сууж агаад гих битчлэн за тэгээд дарга удирдлагууд маань баяр хүргэсэн хамтран ажиллагч нар маань
найз нөхөд, гэр бүлийнхэн маань одоо жишээ нь дэлхийн сайн дурын ажилтны дэлхийн өдрөөр сайн дурын ажилтны 1000 ажилтны үндэсний хэмжээний чуулган энэ дуугаар нээлттэй хийсэн байх жишээний. Үр дүнгээ мэдээж мэдэрсэн учраас дараагийн ажилдаа ороод хийсэн юм шиг шүү дээ. Дараагийн Ерөнхийдөө хөгжмийн зохиолч битээгаа хоёлаа яг ам байдлаар ярилцсан. Дахиад илүү үеийнгийн дээрлэлтээс сэргийлэх зорилгоор би асууна гэд агуулгатай, заавалжгүй бусдад хүрэхтэй, бусдад ойртохдоо заавалжгүй зөвшөөрөл хүсдэг байх энэ мэдлэгийг өгөх зорилгоор бас санаачлага бол гарцсан явж байгаа.